Хаанаас нь ч гарсан зүрсгэлийг бүлэглүүлж адреналиныг ялгаруулдаг. Жолооных нь ард ганц л суусан бол удаан явах гэдэг зүйлийг огт мартдаг. Dodge Ram TRX-ийг бүтээх болсон цорын ганц шалтгаан Америкчүүдийн бүр бэлэг тэмдэг болсон Ford F-150 Raptor SVT-ийн тухай Amboy-гийн Daily Drive болонгаар хамтдаа сонирхъя. Raptor-ыг Ford F-150 гэдэг өөрийнхөө пикап тракн дээр ерөөхдөө тэр суурийг ашиглаж босгосон байдаг. Үйлдвэрлэсэн ганц зорилго нь гэх юм бол Мексикт болдог Бахан Мянг гэдэг уралдаан болдог. Тэр бол ерөөхдөө дэлхийд хамгийн хүнд хэцүү, одоо элсэн цөлөөр хамгийн хүнд хэцүү оффроудоор тасралтгүй 20 цаг, 20 хэдэн цаг бол уралддаг тийм уралдаан. Тэр уралдаан зориулж бол үйлдвэрлэсэн. Тэр уралдааны нэг сонин гэх юм бол одоо 10 машин гараанаас гарлаа гэхэд доотлон дор хаяж 4-5 машин эвдрээд уралдаанаа гүйц дуусгаж чаддгүй бол Ford Raptor уралдаан ямар ч асуудалгүй даван туулж чадсан машин байдаг. Үйлдвэрээсээ зүгээр стокороо гарахтаа хүртэл юм 35 инч AT дугуйтай 17 тоо будтай нэмэлтээр өндөрлөгөөтэй Fox-ийн амортизатортай. Fox гэдэг бол угаасаа шорон зам зориулсан нэлээд алдартай одоо амортизатор үйлдвэрлэдэг брэнд. Үйлдвэрээсээ гарахтаа юм спорт амортизатортай ийм маш том дугуйтай одоо ямар ч оффроуд дээр ямар ч саадгүй явах зорилттой нэг өсөндөө бүх уралдааны шаардлагыг хангасан байдлаар стокороо үйлдвэрээсээ гардаг гэсэн үг. Ford Raptor-ийн хөдөлгүүрийн хувьд гэх юм бол 2009 онд анх үйлдвэрлэгдэж эхлэхдээ 5.4 V8 болон 6.2 V8 гэсэн хоёр төрлийн хөдөлгүүрийн сонголтоо гардаг байсан. Угаасаа 5.4 ийм машин авч байгаа 5.4 бол ямар ч сонирхолгүй, шаардлагагүй гэж үзээд хүмүүс бүтэн 6.2-оо сонгодог байсан учраас үйлдвэрлэлийг 2011 оноос зогсоогоод зөвхөн 2014 он хүртэл энэ хөдөлгүүрээр дагансаар ирсэн байдаг. Тэгэхээр энэ хөдөлгүүр ямар ч учиртай гэх юм бол угаасаа анханасаа уралдааны зориулттай бүтээгдсэн учраас тест шалгахтаа хүртэл моторынхоо RPM-ыг 6000 лунд бүр Redline лунд тултал нь 36 цагийн турш тасралтгүй хаадалсан байдаг. Тэр тохиолдолд яагаад ч эвдрээгүй тэр тестийг бол давж чадсан. Нэг осондоо уг хөдөлгүүр маань маш сайн бүр нүдүр даадаг цэвэр уралдааны зориулттай учраас моторын одоо мотортой ерөнхийдөө ямар ч эргэлзэх бол шаардлагагүй гэсэн. Тэрнээс гадна цилиндр тус бүр дээр 2 сэвчээ байдаг. Цилиндр ямар ч утгатай гэх юм бол уралдааны явцад нэг сэвчээ нь ажиллагаагүй боллоо гэхэд нөгөө сэвчээ нь үргэлжлүүлээд ажиллаад мотороо ямар ч асуудалгүй машина гүйцэд уралдаандаа үргэлжлүүлэн саадгүй оролцуулах бүрэн бололцоогоор хангаж өгдөг гэсэн. Энгийн үед бол хоёулаа зэрэг ээлжилж ажиллаж идэг. Тэгснээрээ нэг цилиндрийнхаа хоёр булангаас нь тесэрч өгснөөр маш тийм гүйцэд цэвэр тесрэлт буюу маш сайн илүү хүчтэйгээр цэвэр ажиллаж чадчихдаг гэсэн хөдөлгүүр маань. Тэгэхээр энэ хөдөлгүүр дээр эргэлзээд байх ямар ч шаардлага байхгүй цэвэр уралдааны зорилтоор бүтээсэн. Нэг өсөндөө чулуу шиг л арчилж чадах юм бол чулуу шиг л сайн. Америкт нэг юм хууль байдаг юм лээ. Энэ гэрэл яаж үүссэн бэ гэхээр шүү дээ. Машиных нь өргөн нь 2 м буюу түүнээс дээш болчих юм бол заавал ийм цэгэн ийм гэрлүүд тавьж өгөх ёстой тийм хуультай. Хууль дүрмтэй гэдэг юм лээ Америк өөр. Тэгвэл Raptor бүр энэ гэрлийг ийм гэрлийн дизайн мэтэр шийдэж өгснөөр одоо Raptor гэрэл гэдэг зүйл бол модонд орсон. Үүнийгээ дагаад олон машинууд харьяар мэрээр хүртэл ийм Raptor гэрэл суулгадаг болсон байдаг. Raptor дотрыг орж ирээ суунгууд биш үү? Ерөөсөө л гаднаасаа харагдаж байгаа шигээ бүх юм нь маш том. Одоо энэ үрүүлийг барихад үрүүлний энэ дизайн хүртэл маш том, энэ голын хайрцаг хүртэл бүр маш том дангаар, энэ арааны эрчаак хүртэл энэ ийм том дангаар. Эрчаак чи одоо ингээ бариад нэг ганц хуруугаараа дардаг энэ товчтой гэдэг шүү дээ. Гэтэл Raptor-ийн энэ товчийг бүгднгээр нь ингэж 4 хуруугаараа атгаж дарах хэрэгтэй. Бүх юм маш том шийдэлтэй. Гэхдээ биш яг ороо суудсан байхад яг тийм 5 тухтай гэж бол хэлэхэд бол хэцүү. Ягаад гэх юм бол бүх зүйл нь нэлийн маш юм хатуу материалаар хийгдсэн. Хатуу энэс дээр жоох юм эрзэн, арьс биш нэг тийм эрзэн. Гэхдээ нэг тийм сүртэй үнэтэй тансаг биш. Гэхдээ маш тийм хатуу чанга хийцтэй. Бүр яг нэг тийм ажлын эсвэл нэг бол цэвэр уралдааны зориулттай гэдэг нь ороо суухад салоноос нь бүр ханхалж идэг. Тэгэхээр нэг тийм амар 5 дух бол хүсэх бол шаардлагагүй. Ерөнхийдөө уг машины маань зорилго ондоо учраас ороо суухад мэдрэмж нь хүртэл өөр байдаг. Та нэг тийм тухлаад тийм машин биш цэвэр давхих, цэвэр ерөөсө азаргалах тийм л мэдрэмжийг салоноос хүртэл жолоочтой төрүүлж идэг. Тэгээ Raptor-ийн нэг гоё юм нь 4 дугаар хөтлөгчөөс салгацдаг. Зөвхөн хойноо болгочдөг. Тэр нь энүүгээрээ л ерөөсө тохиолчин 2H дээр 4 дугаар хөтлөгчийн сална 4H 4 лоогоороо дөрвөлнгийн нийлэгчүүлэх боломжтой нэг бартаа цаамын гормууд дээр. Тэгээд төвийн дифференциал сойжлагч гэж байхгүй зөвхөн хойтлол сойжилдаг.
Энэ зөвхөн уртлаа салгачдаг энэ нь бол их гоё санагдаад байгаа. Зөвхөн хойно хөдөлгчтэй болчихж байна гэдэг маань нөгөө цас шавран дээр ч юм уу, шорон дээр ч юм уу өксөө хайж эргүүлэх бол жижиг тэрэгшил эргүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Мотор нугасаа хүчтэй учраас Ford Raptor-ийн нэг гоё онцлог нь уртлаа салгагдахтай бас байдаг. Тэгээ опшны үед ерөнхийдөө танилцуулах юм бол энэ нэг юм AUX гэсэн юм товчлуурууд байдаг. Энэ дээр нөгөө нэг цахилгаанууд нэмэлт одоо цахилгаанууд холбочих юм. Гэрэл мэрэл. Тэнгүүтээ энэ товчлуур дээр холбочингуудаа эднэрээр унтраацлах маягаар бол ашиглаад явах боломжтой. Үйлдвэрээсээ ингэж гардаг гэсэн үг. Тэгээд энэ голын хайрцаг бол маш том хэмжээтэй. Салон бол ерөнхийдөө нэлээд хатуу, барьцтай. Гэхдээ чанартай бол мэдрэмжийг бол төрүүлж чадж байгаа. Ямар нэг юм баг хизээч дуурахааргүй, дуу орохооргүй мэт. Гэрлийн тохиргоо нь болохоор яг герман машин шиг энэ зүүн тал дээр, жолоочгоо энэ зүүн гар тал дээр бол байрлаж идэг. Дээрээ лүктэй, өрүүлээ удирдлага нь бол энэ цахилгаан юм билээ. Гэх мэтчлэн опшны нэг тийм энгийн бөгөөд яг бүх юм таарсан шийдлүүдтэй гэсэн үг. Энэ нэг сонирхолтой юм байна. 12 вольтын оролтынх нь энэ ингээд ирэхгүй энэ таг юм биш үү? Ингэж онгоход 12 вольтын оролт руугаа юм хийж бол буцаага ингээд хаашдаг. Тэгээд тракшныхаа унтраацсах товчлуур нь бүр яг энэ гарт өрхөн энэ даамаар байдаг. Угаасаа Raptor унж байгаа хүн бол тракшнаа ихэнх тохиолдолд унтрааж явдаг. Тэгээ пикап ангиллын машин гэхэд хойноороо суудсан байхад бол мангар том зайтай. Одоо энэ харж байгаа ажлаа хана. Уршаа бол тулж байгаа юм байхгүй. Дээшээ тааз бол өндөр. Тэгсэн мөртөө суудал нь бол хойшоо налдгүй юм билээ. Тэгэхээр яг жоохон хойно сууж байгаа хүмүүс жоохон духгүй явах магадaltaй. Тэрнээс гадна угаасаа пикап ангиллын машин хойно ачаагүй үед нэлээд хөнгөдөд хойноогоо зөрчгнөрөө ингээд шорон замд жоохон шидэд идэг. Тэр бол жоохон хэцүү. Гэхдээ суудноо суухад тухтай. Зай бол хангалттай томтой. Хүсэх юм бол энэ сандлаа дээшээ өргөчих юм бол эндээ бүр маш том юм ачаад явах бас бүрэн боломжтой байдаг. Нэмэлтээр мэдээж хойноо 150 вольтын залгуурын оролттой, айц зэтгэний оролттой, 12 вольтын оролттой, хойшоо халуун хүйтэн үлээдэг партай гих мэтчлэн шийдэлтэй. Хойдлын нөгөө суудлаа ингээд шууд ингээд сүрчдэг. Тэгээд дээшлүүлчих юм бол тэрийг бас дээшлүүлчих юм бол эндээ мангар том хийх боломжтой. Энд хүртэл юм халаастай, галын хормоор бүх одоо шаардлагатай юмнуудаа ингээд дотроо аваа явах бүрэн боломжтой гэсэн үг. Буцаагаад ингээд буулгачихна. За багаж буюу ачааны хэсгийг онгойлохдоо заавал мэдээж түлхүүрээр онгойлгодог. Тэгээд түлхүүрээ онгойлчод энийг татангууд за энэ чингээ буугаад ирнэ. За тэгэнгүүт энд нэг юм шат байгаа. Шатаа ингэж татаад ингээд доошо буулгачихна. Энийг дийлэгчнэ. Тэгмээ энэ бол бариул. Эндээс нь татаад ингээ босгочихно. Тэгээ ингэнгүүтээ энэ дээрээ гიშгээд бариулнаасаа татаад дээш ачаалгаа гараад юм хийх боломжтой гэсэн. Мэдээд зайны хувьд бол бараг л ачааны машин пикап трак гэж явж байгаа учраас зайн дээр бол ямар сан зуудах юм байхгүй. Асуудалгүй. Нэг ядаргаатай юм гэх юм бол одоо яг энэ бариул эдэр ингээ явж байхдаа ингээ холихноо дуурайд идэх. Одоо энэ шат мат нь байгаа шүү дээ. За ингээ хураач л да. Тэгвэл эдэр ингээ явж явах үедээ амар сонсогддог. Тэг ингээ холихноо дуурайд идэх. Энэ нь жоохон чииртэй. Тэгээ угаасаа хамаг юмных нь хийц мийц нилээн бадруу. Тэг ер нь төмөртэй хавирлцсан хийцтэй буюу нэг тийм ажлын машин. Яалч нэг уралдааны машин учраас нэг иймэрдүү жоохон духгүй мэдрэмж төрүүлсэн юмнууд бол байгаа. Гэтэ энэ бол зүгээр. Raptor авч байгаа юм бол энийг хийж тоохгүй гэсэн үг. Raptor ингээ шорон зам дээр яваад барай явж яхад биш тэ. Жоохон юм чимээ ихтэй. Ер нь гадна дотны их юм уу. Ягаад гэх юм бол угаасаа нөгөө зориулт нь нэг тийм лакшри тал руугаа чиглэсэн биш болохоор ер нь жоохон дууцгаалтын хувьд нөгөө түрүүн хэлсэнчлэн 200-аа харьцуулахад илүү их жоохон чимээ мэдэрдгээс гадна жоохон тийм дэржигнүүр жоохон динжигэнтэх гэдэг талтай. Тэрнээс яг туулах чадрын хувьд биш үү те. Нэг мэдгээд л чи жоохон гიშгээл ерөөсө хаац чинь нийлээ залч нэг мэдгээд л 120 хүрчдэг. Тэгэхээр ерөөсө яг ажирахгүй яг машин талаасаа хүнд мэдрэгдэх нь бол жоохон мэдрэгтэн заяа. Гэхдээ яг машин талаасаа ерөөсө ажирахгүй явдаг гэсэн үг. Тийм давуу талтай. Ер нь унтсан байхад унаад явж яхад биш үү те. Ер нь хаач хүрэх ч юм шиг ямар ч уулын оройдор гарчих юм шиг ямар ч цан байсан саадгүй ерөөсө даваал очих юм шиг тийм л мэдрэмж жолоочтой төрүүлдэг. Тэрнээс гадна хамгийн гоё нь нэгдүгээр үеийн Ford Raptor маань 6200 V8-тай учраас V8-ийн дууралт бол ямар ч тохиолдолд маш гоё сонсогддог. Цаанаа нэг хөнгөнсөн яг л энэ машин байх ёстой хөдөлгөөрөө тавьсан мэт тийм л мэдрэмжийг төрүүлж яадаг. Жоохон нэг балаа юм гэх юм бол 2 дугаар үеэсээ ихсүүлээд яасан гэсэн. Gen 2 болон Gen 3 чинь V8-а бүрмөсөн болоод нөгөө баг идүүлэхийн тулд байгаль орчинд арай ээлтэй байхын тулд 3500 Twin Turbo EcoBoost гэдэг моторыг тавьсан. Гэхдээ яг тэрний V6-ын дууралт нь нэлээд V8 руугаа дөхүүлэх гэж бол үзсэн. Бас гоё дуурдаг. Гэхдээ яг сонсоод үзэх юм бол ямар ч тохиолдолд бол V8-ын дуу чимээ илүү өгдөг.
Тэгээ яг ингээ хөдөөний нөгөө нэг юм нарийнхан юм шорон замууд байдаг шүү дээ. Тэр нарийнхан зам дээр яг Raptor-тайгаа дээгүүр нь явангууд тэр зам дээр машин чи хитрхи өргөдөө тэр зам дээр ерөөсө багтдаг үзээ. Тэнгүүд хоёр тал дугуй чи ингээ хоёр тийшээгээ тэр шорон дээрээ биш хоёр талыгаа тэр өвсөн дээрээ гараад идэг учраас тэрэн дээрээ мангар ихт онцлогоо мэдэрдэг. Ерөөс зам дээрээ ерөөсө багтаж өгдөггүй гэсэн. Хитрхи өргөн учраас. Тэгээ V8-тай ийм Raptor унсан бол мэдээж зүгээр явж чадахгүй. Тэрнийгээ дагаа бензин эдэлт бол үнэхээр бүр нүлдэг. Одоо ер нь багтаал гот дотор 30 литр. Тэгээд тасалтгүй шорон дээрээ дэвсээд байх юм бол ер нь 35 литр хүртэлх ч юм уу. Үүл мөөл хот дотор төвжирх юм бол 40 литр гэх юм уу те бензин бол зарцуулдаг. Raptor унсан л бол ерөөдөө байн ингэж орилуулж явах юм шиг, явах ёстой юм шиг нөгөө жолоочтой мэдрэмжийг төрүүлж идэг. Цаанаасаас бүр ингэ зүрсгэлийг бүлэглүүлээд бүр хоолон дээр. За. Болно. Зэ. Яагаад жолоочтой байж гисэн надтай. Raptor-тэй яг юм хар зам дээр явхад бол нэг тийм сонирн биш. Яг гоо чи мангар том дангар юм унтсан юм шиг бол санагдана. Дангар мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ яг хар зам дээр явж явах жоох юм динжигнэ тий. Тэгээ уг машин маань жоохон чимээ ихтэй байдаг. Угаасаа тийм. Угаасаа зориулт нь угаасаа уралдааны учраас нэг тийм. Ялангуяа энэ ихний генерашн дээр яг тийм хэрэглэгчтэй ээлтэй тал нь жоохон бага. Жоохон гадны дуу чимээ ихтэй, дотор сонсогдож байгаа чимээ бас жоохон ихтэй. Тэгээ яг нэг тийм хар зам дээр нэг тийм гоё лаг намблаг бол явж чадахгүй. Одоо яг бид нар хамгийн сайн мэдэх ланд 200-тай харьцуулахад шүү дээ. 200-тай харьцуулахад яалч юу тийм дуу тусгаарлалт тэгээ 5 дух тал нь жоохон арай бага. Яг үл зориулт нь шал өөр байсан учраас. Raptor хаана иж хідэ гарах вэ гэх юм бол шорон зам дээр. Гэхдээ хар зам дээр бол мэдээж гүйц төрүүлэх үед бол ямар ч асуудал үүсэх гიშгэл алга болно. 6200 V8 411 морины хүч гаргаж байгаа. Бусдаар бол хар зам дээр явж байгаа энэ юу нь ялангуяа хойно нөгөө ачаагүй үедээ жоохон динжигнээд идэг. Бусдаар бол сайхан унших. Энэ V8-ийн дуун хүртэл жоохон гიშгэд мэдэгддэг, хөнгөнөөл эхэлдэг. Тэгээ ерөөсөө багахан хаазан дээр л биш үү? Нэг шүртэй хаазлах шаардлага. Нэг 2000-тай 2000 жоохон гарантай барайл явж байгаа. Нэг мэдгэд л машин чинь 120 хүрсэн байна. Тэгэхээр ер нь аюултай. Сайн харж явах хэрэгтэй. Яг удаан яваад байгаа юм шиг мэдрэгдээд байгаа юм болтлоо. Яг ингээ сайн харангууд аль хэдийн 120 шүрхсэн байх жишээ. Тэгээ Raptor-ыг бол яг хот дотор уунахад бол үнэхээр хэцүү. Ягаад гэх юм бол барын зай багтдаг хотын нөгөө нарийнхан замууд, мамууд машин зашинтэй зөвлөцөхөр бол ер нь л хийгүү. Хүмүүсийн машиныг шүргэж гээд нэг бол хүмүүсийн машин шүргүүлчих гээд уртл хойтлын Cooper нь төмөр юм байл л дээ. Тэгэхээр яг өөрөө шүргүүлээ хэд нэг баг тийм асуудал үүсэхгүй. Гэхдээ нөгөө бусдын машин бол ер нь Raptor-аас жоохон болгоомжилж явах хэрэгтэй хойноос нь орох юм бол уртл нь бол будаа уулна гэсэн үг. Ингийн машинтай хүмүүс. Тэгээд парклахад бол маш төвөгтэй. Ялангуяа Улаанбаатар шиг одоо зогсоолын аква тавихад хүртэл хаяа хэцүү зогсоолууд байдаг шүү дээ. Тийм тохиолдолд бол Raptor-ыг зогсоол олж тавина гэдэг бол өөрөө маш чанга гэсэн үг. Тэгэхээр ер нь хот дотор өдрөө болгон унахад их төвөгтэй, жоохон стресстэй нэр. Яг ойрхон ингээл хөдөө гадаа явдаг, чиргүүл чирч явдаг, уул уурхайтай хойноо хүн даацсан машин механизм төхөөрөмж чирч явдаг мавдаг. Тэгээ хаяа эсвэл зүгээр ингээ сайхан гიშгэж хорхоогоо дарж одоо адреналинаа сэргээж тэгж унахад л их зүгээр. Тэрнээс яг гэр бүлийн хэрэгцээнд одоо яг нэг хүүхэд шуухадтай ч гэдэг юм уу. Яг зайны хувьд бол болно. Гэхдээ яг машины 5 дуух талаасаа жоохон гэр бүлийн чинь ядрааж бол магадгүй. Тэрнээс биш хурд хүч тэр өндөр дээр бол яриад байгаа юм байхгүй. Хар зам дээр бол машин гүйц төрүүлэхэд бол ямар ч асуудал үсрээд алга. Тэгэхээр ер нь бол 2-3 машинтай хүний машин гэсэн үг. Ганц машина зараа Raptor авчваа гэх юм бол хот дотор ч үгээ хэлнэ. Тэгээ эдэлт бол мэдээж түүний сул тал болно. Бензин эдэлтэнд бол баг яриад чирэггүй. Хамгийн гол нь сервис үйлчилгээ гэдэг зүйлийг бол тэр бас жоохон мэдээж асуудалтай. Монголд гоё машин унах гэхлээр сервис үйлчилгээ нандаа асуудалтай байдаг. Нөгөө дилерүүд нь машинаа засч чадахгүй, тосолхоос өөр юм чадахгүй. Юм бол жоохон юм зүгээр засаад баг YouTube-с бичлэг үзээ янзлчих юм дээр наадхаас соль гэж зөвлөдөг. Гэх мэтчлэнгээс үүдэлтэй тэд нараас болж жоохон иймэрдүү тий
ийм галзуу машин унахад жоохон хэцүү байдаг. Гэхдээ яг хөө жижиг сажиг зүгээр хувь хүмүүс янзлцдаг хүмүүс бол байдаг. Тэд нартай холбогдоод машинаа арчлаад унаад тордоод бол явах боломжтой. Дилерт бол нэг найдвартай шүү. Яг үнийг. Тэгэхээр Ford Raptor-ийн хувьд бол нэг иймэрдүү. Та үнэхээр яг ер нь бол таны заавал унж үзэх ёстой машины бол нэг нь мөн. Түүнд бол 6200 V8 хөдөлгүүр нь байна. Сүүлчийн V8 шүү дээ. Toyota хүртэл V8-аас болцсон, Ford хүртэл V8-аа зогсоож ийн их мэтчлэн. Тэгэхээр бол аргагүй одоо Америк машинаас мэдэрч болох тийм Mustang-ны одоо удамшил явж байгаа шүү дээ Raptor дээр ерөөдөө. Яг Raptor-ыг оффроуд зориулттай, Mustang бол хар замын спорт машин болохоос цаанаа яг энэ V8 талаараач гэдэг юм уу, характер талаараач гэдэг юм Mustang-тай бол ойролцоо. Тэгэхээр Америк машин дундаас бол танд мэдрэх ёстойгоо Raptor бол юу мэдрүүлэх гэж төрсөн тэрийгэ тултлан мэдрүүлэх гэсэн үг. Амфаягийн Daily Drive-аар хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя.